Энэ өдрийн ямар амгалан айлтгая. Үйлчлэлтийн бэлтгэл ажлын мэдээлэл орж ирж байгаа маа. Мэдээж манай хөдөө аж ахуйн салбарынхан төв суурин газрынхан үйлчлэлтийн бэлтгэл ажлаа нэлээд гайгүй базаасан байх гэж би ингэж ойлгож байна. Хөдөө аж ахуйн салбар дээр 3-4 зүйл байгаа юм. Угаасаа зуншлаг тодорхой, бэлчээрийн гарц тодорхой. Тийм учраас мал ангилалт, мах бэлтгэлийн асуудал юу юунаас л чухал л да. Тэгэхээр энэ баруун бүс нутаг нэлээд тийм бэлчээрийн гарц тааруу байх шиг байна. Энд ер нь энэ ажил ямар хөө байдлаар хийгдэж байна вэ? Бэлтгэгдсэн махны борлуулалтыг дэмжих бодлого шийдэл гэж ер нь ямар хөө юмар одоо та хэд бодлогын чиглэлээ хангаж ажиллаж байна гэдэг асуудал. Хоёр дахь зүйл малаа ангилаад мах бэлтгэлт явуулсан бол үлдсэн малаа эрсдлээс хамгаалж тэжээлэл асуудал яригдана л да. Тэгэхээр ургац чинь өөрөө бас ч тийм өмнөх жилүүдтэй адилгүй байгаа. Тэгэхээр гарах тэжээлийн хэмжээ тодорхой. Тэгэхээр энэ дутагдж байгаа тэжээлийг импортоор оруулж ирэх тэр тусмаа баруун бүс нутгийн малын тэжээлийн импортын асуудлыг ер нь яаж шийдсэн юм бэ? Энэ хамгийн чухал зүйл байгаад байна. За дараагийн нэг асуучмаар байгаа зүйл бол ургац сураалтын мэдээ бүх юмуд гарчихлаа. Улаанбуудаан чанар ямар хөө байваа? Борлуулалт ямар байна? Гурлийн үйлдвэрүүдийн одоо элеватор дотор нь байж байгаа өмнөх жилийн будаануудтайгаа энэ жилийн будаага жорлогч буюу сайжруулагчаар ашиглаад тэрэмтчихвэл стандарт хангасан гурил гарах болцоо байна уу? Дутагдж байгаа будаага ямар хөө байдлаар зохицуул шийдье гэж бодож байна. Дараагийн нэг асуудал нь Улаанбуудаа төмөс хоёрын одоо үрийн хангалтын асуудлыг хэрхэн зохицуулах вэ? Одоо бид эрэгчлийн тариалтынхаа ямиг л бодох ёстой хамгийн гол зүйл. За байгаль орчны яам, хөдөө аж ахуйн яам хоёр хоёулаа анхаарах ёстой юм. Энэ хүлэмжийнхийн ялгарл шингээлтийн асуудал дэлхийн нийтээрээ яригдаад энэ хүлэмжийнхий ялгаруулад байгаа томоохон үндэстэн дамжсан компаниуд чинь дүүцүүлсэн хамгаалтын асуудал яриад дэлхийн зах зээл дээр энэ чиглэлийн мөнгө нэлээ яваад байна. Энэ нь бидэнд хүлэмжийн шингээлтийг нэмэгдүүлнэ гэдэг нь бэлчээрэн сайжруулах, сөлжилтөөн бууруулах бололцоо байгаад байгаа маа. Энэ лүү ер нь яаж идэвхийлэн орё гэж бодож байна вэ? Дандамаа эрчим хүчний яам, аж үйлдвэрийн яамтайгаа энэ хоёр яам их холбогдож ажилламаар байна. Энд хэрэгжиж байгаа том төслүүдийг дагуулж энэ чиглэлийн их усүрүүдийг нэмэгдүүлэх. За бачаарлаг шинд нэг минут Нэмэгдүүлэх болцоо байгаа. Тэгэхээр энэ яамдууд холбогдож ажилламаар байна. За дараагийн нэг зүйл энэ хот суурин дээр энэ жил одоо 25-аас 26 оны өвөл Улаанбаатарт шахмал түлш хагас коксцсон түлш яг хэдийн хэмжээний хэрэгтэй юм. Үйлдвэрлэл дээр чи ямарваа нэгэн асуудал бий юу байхгүй юу гэдэг асуудал байна. Нийлүүлэлтэн дээр чи. Хоёр дахь зүйл халаалтын зуухнууд гэж нэг 100 гаруй зуух яригддаг байсан юм. Одоо яг хэд болсон юм? Тэрний түлшний бүтцийн өөрчлөлтийг ер нь ямар хөө байдлаар хийсэн юм бэ гэдэг асуудал байгаад байна л да. Энэ үн дээр нэг тодорхой хариулт авчихъя гэж. за хөдөө аж ахуйн 3 номер Жамал Сайран дараа хариулъя. Дараа нь байгаль орчны яам, дараа нь нийслэл. За бачаргал гишүүний асуултанд хариулъя. За хүлэмжийн хээг бууруулахтай холбоотой энэ карбон зах зээлээс хөрөнгө оруулалт мөнгө өсгөхтэй холбоотой асуудал, салбарын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд яригдж байна. Тэгвэл яг хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбар дээр энэ чиглэл дээр олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд дээр хамтарсан тооцоо судалгаа, за туршилтын төслүүдийн эхлүүлэх ажил явагдаж байгаа. Манай дээр бол энэ засгийн газар их хурл дээр ч гэсэн энэ яг карбон маркет дээр бид нэр хүлэмжийн ялгарлыг бууруулахтай холбоотой карбон зах зээл дээр Монгол улс ямар хөө байр суурьтай, ямар дүрм журм, ямар эргэцэн орчинд эргэцэн хүрээнд одоо оролцох юм бэ гэдгийг бас нэг талдаа журамлаад эргэцэн орчныг бүрдүүлээд өгөхөд ажил өргөн боломж байгаа юм байна гэж харж байгаа. За гадны дотны олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны ирэх жилүүдэд
олон улсын байгууллага төсөлбөрүүдээс санхүүжилтийг энэ хэлбэр рүү явна гэдэг чиглэлүүдэд өгөөд байгаа. Тэгэхээр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, за холбогдох яамдад бас энэ төр бас нэм тайлбар одоо өгөх баха. За маха эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал дээр бол салбарын яамнаас бол эрчимтэй ажиллаж байгаа. Ялангуяа энэ сүүлийн жилүүдэд дотоодын өндөр дэд хэмжээний айлчлалуудын хүрээнд малын гаралтай түүхэд бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох, 20 цэрийн протоколууд тохирох, гэрчлэгээ мэдээлэл тохирох ажлуудыг эрчимтэй хийж байгаа. За энэний үр дүнд ялангуяа энэ Төв Азийн буюу Станы орнууд руу экспорт бол эрчимтэй нэмэгдэж байна. Ялангуяа Узбекистан, Кыргызстан, Казахстан, за Иран, за тэгээд Оман гэдэг одоо Африкийн зарим орнууд руу ч гэсэн мал мах гарах юм болцоо бүрдсэн. За бүгд найрамдах хятадаар тулстай махны экспорт хийгдэж байна. За ойрын хугацаанд нэмээд бид нар адууны дайвар бүтээгдэхүүнийг экспортлох 20 цэрийн нөхцөлөө тохирцсон. Одоо албажуулах үйлдэл ингэж явах юм бол одоо бусад төрлийн одоо гүн хөлдөөс ингээд дараагийн шат руугаа бид нар оролцох бололцоо байгаа. За нийтдээ өнөөдрийн байдлаар 37 улстай 20 цэрийн протокол тохирцсон гэрчлэгээ мэдээлэл тохирох ажлууд хийгдэж байгаа. Аль болох эдийн засгийн эргэлтэнд оруулах, хэлгээ аль дээр учирч байгаа зэрэг хүндрэлж хэрэгдэл, за бичиг баримтыг хөнгөвчлөх чиглэлийн ажлуудыг бол хийж ажиллаж байгаа. За үүсдэжээлийн нөөц бүрдүүлэхтэй холбоотой Улсын онцгой комиссаас өгсөн чиглэлийн дагуу бол салбарын яам ажилласан, тодорхой хилийн бүс нутгуудад ажилласан. За энэ чиглэлээр засгийн газар дээр тодорхой шийдвэр гаргаад маргаашийн засгийн газрын хурлаар их хурлын тогтоолын төслийг хилцүүлж их хурлд өргөн баяр хараад ажиллаж байгаа. За Улаанбуудаа нөөцийн хувьд нэг 100 мянган тонн Улаанбуудаа бол бид импортоор авахаар юм тооцоо судалгаа гарсан байгаа. За 3 нөмөр гүйцээж хариулъя. 4 нөмөр. Бачар элчрийн асуултанд нэмэлт хариулт өгье. Бодлого төлөлтийн газрын дараа боловсчлон. За энэ жилийн тухайд бол ургацын чанар одоо бид бас хэдийгээр хэмжээ бага байсан ч гэсэн чанар одоо урд жилүүтэй харьцуулахад харьцангуй сайн байлаа. Тухайлах юм бол бид нар хөдөө аж ахуйн корпорацид нэг 28 мянган тонн буудаа аваад байна. За урд жилүүдээс харахад бол 1-2 дугаар ангилд нь нэг 10-аас 15% тушаагддаг байсан бол энэ жилийн буудаа бол энэ 28 мянган тонн дээр аваад үцгэд яг 25%-аар ингээд тэнцүүхэн 4 ангилын буудаанууд тушаагдсан байгаа. Тэгэхээр энэ жилийн буудаа бол гурилын үйлдвэрүүдийн үлдэгдэл нэг 18 мянга дээр үйлдвэрүүдийн авсны 126 мянган тонн буудаа. За дээрээс нь хөдөө аж ахуйн корпорац авсан 28 мянгаыг ингээд нэмээд үцгэд бол чанар дээр ямар нэгэн асуудал гарахгүй нэ гэж ингэж харж байгаа. За сая би одоо хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийг хуралдуулж импортоор авах хүнсний болон үрийн улаан буудаан хэмжээ квотыг бол батлуулсан байгаа. Тэгэд ингээд 4 нөмөр гүйцээж хариулъя. Хэрэгслийн хөвдөд бол улаан буудаа үрэн дээр анхаарах юм заашгүй шаардлага байна. За тариаланчдын хувьд урд нь нэг 40-аас 40 гаруй мянган тонн үрийн нөөц бүрдүүлдэг байсан бол энэ жилийн тухайд бол 26 мянган тонны бүрдүүлсэн байна. За хөдөө аж ахуйн корпорац сая одоо энэ намрын ургацаас нэг 7 мянга гаруй тонн үрийн улаан буудааг худалдаж авлаа. За дээрээс нь 12 мянган тонн үрийн улаан буудааг үрийн шинжил зориулж аж ахуйн нэгжүүд импортоор авахт нь энэ хүнсний аюулгүй байдлын зөвлөс квотыг гараад нээлттэй сонгол шалгуултыг одоо зарлаад ингээд зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. За гурил үйлдвэрлэлд шаардлагатай 150 хүртэл мянган тонн хүнсний улаан буудаан одоо квотыг бас гурилын үйлдвэрүүд за холбогдох одоо туслах аж ахуйтай тижээлийн үйлдвэрүүдэд ингэж олгохоор одоо энэ сонгон шалгуулалтын ажлаа зарлаад хэрэгслийг хангаж ажиллаж байна. За байгаль орчны Батбатар сайд. За уур амьсгалын өөрчлөлтийн хүлэмжийн Парисын конвенц гэдэг ингээ энэ чиглэлд бол Монгол Улсын засгийн газар ажиллаж эхэлсэн. Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0-ыг засгийн газрын уралдаанаар батлуулж Нобелийн конвенцийн газарт хөргүүлсэн байгаа. Нобелийн 80 дугаар ассамблеагээс өмнө 2013 онд Японы улстай хүлэмжийн хэлэлцээрээр гэрээ байгуулснаас хойш бол нийтдээ 13 төсөлд 160 орчим сая $50 хөрөнгө оруулалтыг Японы улсаас авсан. Үүний бол 50 орчим сая $50 нь Японы
засгийн газараас буцалтгүй тусламжаар орж ирсэн. За сая 3 жил гаццсан байсан Монгол-Сингапурын хөлөмжийн хэлцээрийг гарын үсэг зурснаар энэ 1-р сард Батбатар Сайд гүцээж ярилээ. энэ 1-р сард 2 улсын засгийн газараас байгуулах ажлын хэсгүүд ярилцаад ингээд нөгөө төслүүдийг ирэмблээд урьдчилсан санхүүжилт олгохоор ярьж байгаа. Үүн дээр хүнс хөдөө аж ахуйн салбар, хот байгуулалтын салбар, зам тээврийн салбар, эрчим хүчний салбар, байгаль орчны салбаруудад бол урьдчилсан санхүүжилт буюу эрсдлийн санхүүжилт олгохоор ийм зүйлийг ярьж байгаа. Мөн өнөөдөр засгийн газар дээр энэ 3 дахь өдөр маргааш уурлаар оруулахаар бэлтгэж байгаа. Швейцар улстай хөлөмжийн хэлцээр байгуулахаар яамдуудаас санал авах ажлууд явж байгаа. Энэ ажил бол харьцангуй одоо сүүлийн 10 гаруй жил хөдлөөгүй байсан ажлууд бол хөдөлж байна гэж ойлгож байна. За 6 номер нийслэлийн засаг дарга оруулагч Хамртш хариулъя. Батчаргал гишүүний асуултанд хариулъя. За яг өнөөдрийн байдлаар Хагас коксын нөөц бол сайжруулсан түвш 1800 тонн, Хагас кокс 11200, за Мидлинг 69.2 мянган тонн бас бэлэн байна. За Хагас кокс импорттой холбоотойгоор бол гайл дээр бол нэг баг зэргийн удаашралт байгаа. Гэхдээ гайлынхтай яриад энэ удаашрын асуудлыг бол шийдвэрлээд явж байгаа. Юун дээр халаалтын зуух дээр бол нийтдээ Улаанбаатар хотод 60 байршилд 174 усан зуух бол усан халаалтын зуух бол үйл ажиллагаа явуулж байгаа. За засаг даргын 8 сард гаргасан түүхийн нүсийг хэрэглэхийг хориглосон буюу өнгөрсөн оны 8 сард гаргасан түүхийн нүсийг Улаанбаатар хотод бол ашиглахыг хориглосон ийм захирамжийн дагуу эдгээр зуухууд бол бүгд хий болон за мидлингийг хэрэглэхдээ бол шилжиж орсон байгаа. За мөн хэсэгчилсэн инженерийн төвийн 12 зуухыг засаг даргын нөөц хөрөнгө 6 номер гүцээж хариулъя. за засаг даргын нөөц хөрөнгөөс 2 тэрбум төгрөгийг бол гаргаж за нийтдээ энэ 12 зуухыг бол уул ширмэг засч янзлах шинжлэх ажлууд бол хийгдэж дуусж байна. За эдгээр зуухууд 87 мянган тонн түүхийн нүрсийг бол хэрэглэдэг байсан. За энэ нь бол нийтдээ бол 302 мянган тонн Хагас коксыг хэрэглэсэнтэй адил агаарын бохирдлыг бол Улаанбаатар хотод бол нийлүүлдэг байсан. За одоо бол мидлинг бол хэрэглэгдээд за зарим нь бол газ болон цахилгаан руу бол шилжсэн байгаа. За Батчаргал гишүүн тодруулъя. Хөдөө аж ахуйн анхааралтай марга юм. Тэр малын тэжээдийг баруун бүс нутгаар импортоор оруулж ирэх асуудлыг тооцоо судалгаатай маш яралтай шийдэх ёстой. Ингэж бид энэ тэжээдийн хангалтыг хийн. Хүнсний улаанбуудаа импортоор оруулж ирж болно. Та бүхэн минь ковото их нарийн бариараа 2021 онд 200 гаруй мянган тонн улаанбуудаа оруулж ирснээс чинь болж газар тариалан гурилын үйлдвэрлэлийн салбарт зохицохгүй хэрүүлүүд үүссэн шүү. Энүүнийг ямарваа нэгэн байдлаар давтаж таарахгүй. Тийм учраас энийг онцгой анхаарах ёстой. Гэхдээ бидний суурилуулсан хүчин чадал 800 гаруй мянган тонны суурилуулсан хүчин чадал байгаад байдаг. Будаа тайрамдах. Үнэхээр экспортын гэрээ хэлцлийг хийцэн газар байдаг юм бол будааг нь импортоор оруулж ирээд тайрамдуулаад гаргах хэрэгтэй байна. Бүтээгдэхүүнийг. Ингэж байж энэ суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлж нэг хэсэг хүмүүсээ бид Батчаргал гишүүн хэллээ. За Утган Маяр